Сайн байцгаана үзэгчтэй. Аялын тойрог нэвтрүүлэг өнөөдрийнхээ дугаартаа Америк нэгдсэн улсын тэрбумтан Гэрэгийн эдлэн буюу Бяцхан Помпей хотыг үзүүлэхээр бэлтлээ. За энэ бол Лос Анжелес хотод ирсэн жуулчдын үзэх дуртай Гэрэвилла буюу Гэрэгийн эдлэн газар бөгөөд эртний Ромын эзэнт гүрний Помпей хотыг дуурайлган хийсэн бяцхан загвар бөгөөд эндээс бид Ромын түүхийн нэгэн хэсгийг бол мэдэх боломжтой юм байна. За Помпей хотын талаар манай үзэгчд бол сайн мэднэ. Эртний ном зохиол, уран бүтээлд бол хамгийн ихээр тусгадж байсан. Энэ хотод Ромын урлаг соёлын асар их хүн ардтайгаа ганцхан шөнийн дотор галтуулын халуун нурманд устгагдан суурсан эмгэлтэй түүхийг бид олон их сурвалжаас үзэж байсан. За энэ эдлэн музейг бол үүсгэн байгуулсан хүн бол Гэрэ юм. Америк нэгдсэн улсын Оксфорд, Берклигийн их сургуулийг төгссөн. Өндөр мэдлэг боловсролтой энэ хүн Америк нэгдсэн улсын төдийгүй 20 дугаар зууны шилдэг тэрбумтнуудын нэг юм байна. Яг энэ Помпей хотын эртний эзэмшил газрыг дуурайлгаж хийсэн. Ерөөсө хийд загварын хувьд ерөөсө яг адилхан хийсэн. За зарим жижиг хэсгүүдийг бас газар талбайн хэмжээнээс хамаарат бас жоохон жижигрүүлсэн хөлбөрөөр тал бас байгаа юм байна энэ дээр. За эртний Ромын уран барилгын хэв шинжийг бол энэ барилгаас л үзэж болно. За гол хаалгаараа ингээд ороход жочин бол шууд энэ том байшинд бол орж байгаа юм шиг сэтгэл төрхөөр. За энэ эдлэнд бол амьдарч байгаа хүмүүс бол уг байрны бол дээд тааднаас нь гадаа цаг агаар ямар болж байгаа байгалийн элдв үзэгдлийг бол шууд мэдэх боломжтой. Тийм зохион байгуулалтаа хийгдсэн энэ байшинг. Энэ байшинг бариулсан бол Гэрэ болохоор уран бүтээлд бол ихээхэн дур сонирхолтой. Эртний бол Францын уран барилга, уран зохиолыг бол их шимтэн уншдаг хүн байсан төдийгүй өөрийнхөө хийсэн эдлэнгээ бол орчин үеийн хэв загварыг ерөөсөө авахгүйгээр эртний Грекийн уран барилгын хэв шинжийг бол яг дуурайлгаж хийснээр энэ эдлэн бол онцлогтой байд юм байна. За энэ цогцлборт бол эртний Помпей хотын бол туйрнаас бол малтаж гаргасан уран баримл, варсав, эд үлгийн зүйлс, хүрэл металл эдлүүд гээд түүхийн олон үнэтэй олдрол байдаг юм байна. Эдгээр олдроос тухайн үеийн Ромын соёл, зан заншил, эртний Помпей хотын талаарх олон зүйлийг мэдэж авч болно. За энд бол аялж таны мэдэж гэр бүлээр аялж байгаа олон сая жуулчид бол энд ирдэг юм байна. За яг та бидний үзэж байгаа энэ үзүүрийн танхим бол эртний Грек Ромын одоо сурвалжит баян хүмүүс энд бас хоол цайгаа иддэг байсан юм хоолны өрөө байна. За таазын ингээд харахад бол хүнд хоол идж байгаа сайхан сэтгэл үлдээхийн үднэс янз бүрийн одоо охин тэнгэрүүд, урхтын элчүүд тэгээ мөн сайхан усан үзмийн зураг, сайхан хөгжмийн зургаар ингээд сайхан чимэгсэн. За хан бол бас үнэхээр сайхан байна. Янз бүрийн өнгөтэй гантгуудаар ингээд чимэгсэн. Энэ сайхан өрөөнд бас хүмүүс хоолоо иддэг байсан. Яг тэр эртний үеийнх нь хийцээр яг энд дуурайлгаж хийсэн байна. За бидний яг харж байгаа тэр хэсэг бол одоо сайхан усаа ориглоор байна. Грек Ромын үед бол доошоогоо 20 фит гүнзгий бол энэ усаа ориглоорыг хийж ирсэн. Гэхдээ энэ удаа бас эдгээр хийхдээ яг тэр 20 фитээр нь хийгээгүй. Эндхийнхэн болохоор хийхдээ бол ерөөсөө 16 инчийн гүнзгийтэй хийсэн байна. Багцаагаар нэг 35-6 см-ийн гүнзгий усыг хийсэн. Яагаад ингэж хийсэн бэхээр Лос Анжелес хотын бас тийм орон нутгийн бас тийм хууль байд юм байна.
хэрэг гүнзгий устаа хэрэг хийх юм бол заавал энэ нуурт бас заавал хамгаалагч эдгээр байлгаж байх ёстой. Эдгээр болохоор энэний бодолцоод бол ерөнхийд нь тухайн үеийн бэлэг тэмдгийг бодоод яг хэлбэр дүүсийн дуурайлгаж ингэж энэ усаа хэрэглөөрөө хийсэн юм байна. Ер нь энэ доторх бас ингээд цэцэрлэг төрөөд ингээд үзэхэд бол тухайн үед Ромын одоо сурвалжат язгууртнууд маш олон боолчуудтай байсан. Тэгээд тэр боолчуудынхаа хүнсний хэрэгцээг хангахын үүднээс энэ усаа хэрэглөөр таавал маш олон төрлийн загас тэжээдэг байсан. Тэгээд энэ загаснасаа тэр олон хүмүүсийнхаа хоол хүнсний хэрэгцээг нь бас хангадаг байсан юм байна. Тэгээ энэ дотор эртний Коринф болон Грек Ромын хийцтэй маш олон бурхад одоо бурхтын элчүүдийн зураг баримлаар бол дүүрэн. Тухайн үедээ бол Гери гэдэг Америкийн тэр бомтон бол маш их хөрөнгөтэйгөөс гадна урлаг судаач, урлагийн талд бол маш их үнэн сэтгэлээ зориулсан тийм хүн байсан болохоор энэ бүгдийг бол сайхан цуглуулад. Тэгээ нас барахтаа бол гэрээсэхдээ энэ ерөөсөө энэ үнэтэй зүйлүүдийг зөвхөн ингээд баячууд хөрөнгөтэй хүмүүс үзэж явах ёстой биш. Бас ард түмэнд бас хүргэе гэсэн үүднээсээ энэ олон үзмрүүдийг ерөөсөө нийтэд үнэгүй хүртээж байгаа. Бид нар бол энэ музейг бол үзэхдээ ямар ч төлбөргүй үзэж байгаа. Энэ музейгээс гадна бас яг өөрийнх нь Геригийнх нь бас тийм маш том музей байд юм бол энээс бас холгүй оршдог. Тэр нь болохоор бас нэлээд нүсэр музей. Энэ бол зөвхөн Геригийн хувийн цуглуулга уран баримлыг ер нь голцоо үзүүлсэн ийм музей байгаа юм байна. За та бидний харж байгаа энэ сайхан цогцлборыг эдлэнг 1945 оны тухайн үеийн ханшаар бол сая гаруй доллараар худалдаж авч ирсэн юм байна. Тэгээ улмаар одоо энд Гери гэдэг тэр бомтон өөрийнхөө үнэт цуглуулгаа цуглуулад 1978 онд энэ сайхан эдлэнгээ яг тэр тухайн үеийн Грек Ромын үеийн хийцээр нь яг дуурайлгаж хийсэн юм байна. Тэгээ энэ дотор байгаа биднээсийн та бүгд сая түрүүн зөндөө үзмэр үзсэн. Энэ үзмэрүүд болохоор яг тэр үеийн Грек Ромын үеийнх нь уран баримлал, эртний Коринф хийцтэй одоо вар саван эдлэл, дээр үеийн одоо усны хадгалах сав. Ерөөсөө энэ эдлэн газарт ерөөсөө яг ямар юм байдаг тэр бүгдийг бас ингээд цуглуулж хийсэн байна. Ер нь дээр үеийн баячууд ер нь тухайн үеийнхаа бас эртний гар орчуудын зүйлийг ингэж цуглуулж хураадаг. Тэрүүгээрээ бас ингэж маш их тийм кайф авдаг. Тийм байсан хүмүүсийн яг уламжлалын дуурайгаад бас Гери гэдэг хүний бас хувийн эдлэндээ цуглуулсан энэ баримлууд нь бас тухайн үеийн түүхийн маш чухал олдруудыг бас нэг доор нь хурааж чадсанараа бас онцлогтой байд юм байна. Ер нь одоо энэ эртний баримлуудыг бол цуглуулах тал дээр энэ Америкийн тэр бомтнууд, саятнууд бол дандаа өөрсдийнх нь хувийнх нь цуглуулгаас энэ музейг бол баримтжуулж одоо хийсэн байдаг. Ямар нэгэн байдлаар засгийн газрын хөрөнгөнөөс энэ музейг бол байгуулахыг бол ерөөсөө олон нийт сайшаадгүй. Голцоо маш олон цуглуулгатай баячууд ер нь нас барахтаа ер нь голцоо энэ ард түмэндээ энэ сайхан зүйлийг үлдээе л гэсэн үүднээс ингэж үлдээдэг. Ер нь тийм түүхтэй юм байна. Бид хоёрыг бас ингээд олон хот газруудаар аялаад явж байхад маш олон музей үзмрүүд бол байдаг. Тэднэр бол ихэвчлэн ерөөсөө баячуудын хувийн цуглуулгууд байдаг. Энэ бас хойч үедээ хийж байгаа бас маш сайхан хөрөнгө оруулалтыг бид бас энэчнээс харж болохоор байна. Хуучин бол яг энэ газарт бол одоо лимон болон авокадо гэдэг жимс тарьдаг ийм талбайг ер нь худалдаж авсан. Үнэхээр бол сайхан газар. Яг одоо энэ биднээсээ харж байгаа энэ мод хөтөл одоо хиймэл юу зүйл биш. Яг жинхэнэ гал тэр үеийнх нь мод бутыг сайхан тариа цэцэг жимсийг нь тарьчихсан. За биднээсээ одоо ингээ явж байгаа л одоо энэ зарим одоо мод бутнууд хичнээн яг хүнсэндээ хэрэгэлдэг ногоо. Шууд одоо энэ газараас нь шууд аваад хэрэгжилж болохоор яг тэр тухайн үеийнх нь байдлыг ингэж дүрсэж үзүүлсэн бол үнэхээр гайхамшигтай байлаа. Одоо энэ биднээсээ ар зогсож байгаа энэ баг энэ уран зураг гэдэр бол яг тэр үеийнх нь хийцийг нь өрөөсөө яг дуурайлгаж хийсэн. Үнэхээр бас гайхамшигтай урлагийн бүтээлүүдийг бид бүхэн харж байна. Хүчирхэг бас стилтэй. Samsung Galaxy J7 үнэн хэрэглэгчид урьдчилгаа төлбөргүй авах боломжтой. Mobicom Classic Group компани Герман улсын шилдэг техник технологи бүхий бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон high class үйлдвэртэй вакуум цонх хаалгыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж Герман улсын Rehau болон Veka брендийн цонх хаалга Европын холбооны улсууд руу экспортлдог Хятад улсын Zongai брендийн цонх хаалга оруулж ирдэг төдийгүй
автомат гаражны хаалга, барилгын гадна фасад, тагтны хаалт, партишн хан, домофон систем, шилэн хан, нэмэлт тоноглолууд, металл шат, хашлага зэрэг бүтээгдэхүүнээ хэрэглэгч танд санал болгож байна. Classic Group компани. Монголын аялал жуулчлалын нэгдсэн хөтөч англи-монгол хэлний хоёр дахь удаагаан хэвлэгдэнэ. San Benno, moin moin, mein Name ist Elke Brinkmann, ich bin in Ulaanbaatar. Аялал жуулчлалын бизнес эрхлэгч та Монголын маркетинг менежментийн хүрээлэнгийн гудсанд мэдээлэл өгнө. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад Миний хийг. одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Хүчирхэг бас стилтэй. Samsung Galaxy J7. Үнэнч хэрэглэгчид урьдчилгаа төлбөргүй авах боломжтой. Mobicom. Барилгын зураг төслийн төвшинчин компани манай хамт олон жилийн ажлын дадлага туршлагатай бөгөөд барилгын гижиг бүрэн зураг төсөл, барилгын архитектур, бүтэц, халаалт, салхивч, дотор усан хангамж, цахилгаан сүлжээ, шугам сүлжээ, барилга байгууллагын хэмжээний технологийн зураг төслийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Барилгын зураг төслийн төвшинчин компани. Дэлхийн 85,000 гаруй зочид буудлыг бүтэн жилийн турш 50% хямдралтай захиалах боломжийг бид танд олгож байна. Дэлхийд даяарх зочид буудлын бодит хөнгөлөлтийг Hotel Express International Card. Манай хаяг Сүхбаатар дүүрэг, Чононбөрт төвийн 302 тоод. Samsonite. Энэтхэг хоолны амт цоогийн ертөнцид тавтай морил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Hazara. Samsonite. Албан ажил, бизнес, хувийн аялал, орон нутаг болон олон улсад хямд шуурхай үйлчлэлийг бид хамтлагч байна. Аз дагуулах аяллаа эхлэл, наран тариавал, онгоцны билетийн касс. 331 331 334 330. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад Миний хийг. одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад Миний хийг. одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Хүчирхэг бас стилтэй. Samsung Galaxy J7. Үнэнч хэрэглэгчид урьдчилгаа төлбөргүй авах боломжтой. Mobicom. Яг Помпео хотын одоо яг энэ эдлэн газрын хажууд бол ийм театр бол байгаагүй юм байна. Тэгэхдээ энд ерөнхий энэ барилга архитектурыг бол зохиохтой бол яг энд бас бяцхан үзүүлээ гэсэн үүднээс ийм театр жижигхэн ийм амфитеатр хийсэн. Тэгэхдээ энд ингээд үзэж байхад ер нь их маш сайхан акустиктэй байна. Ингээд ерөөсө чимээ ингээд шууд ингээд уулан донд ингээд цойрайтдагтай яг адилхан ингээд цойроо дээр хүрдэг. Тэгээд жилд бол энд бас гой тоглолтуудад дээр зохион байгуулдаг. Бас их сайхан театр хийсэн байна. Тэгээд жуулчдаа бас их хэрдэг юм байна. Энэ үнэхээр сайхан газар байна. Ялангуяа энд бас найрал хөгжим жижигхэн мини оркестр, квартетууд тоглоход бол ерөөсөө маш сайхан дуурахаар юм байна. Биднээсийг ингээд явж байхад бол ерөөсөө энд бол маш олон тоглолтууд дээр зохион байгуулагддаг гэдэг музейн тайлбарлагч хэлж ирсэн. За аяллаа тойрог нэвтрүүлэг маань үргэлжлээд ингээ явж байна. Үзэгч та бүхэндээ бит хоёр бас сонин сайхан зүйл хүрэх гэж зориуд одоо Лос Анжелесийн Петерсны автомашины музейдээ зориуд хүрч ирлээ. За энэ музей маань 1994 онд анх үндэслэгдсэн маш олон сайхан хүмүүсийн
пандив тусдан дээр бүтсэн сайхан музей байна. Энэ музейг үзэгч та бүхэндээ хүргэхэд бид хоёр одоо та бүхэндээ маш олон зүйлийг үзүүлэх болно. Ингээд бүгдээрээ Петерсны музейгээр хамтдаа аялцгаая. За Петерсны музей бол автомашины үүсэл гарал, үүх түүх, түүхэн хөгжлийг бол үзүүлсэн. За Лос Анжелес төдийгүй Америкийн нэгдсэн улсдаа нэлээд томдоо ордог алдартай музей юм байна. Ер нь автомашин бол хүн төрөлхтний хэрэглээ болоод 100 гаруй жил болж байгаа ч гэсэн түүхэн хөгжлийнхаа хувьд бол олон үе шатыг туулж ирсэн. Ихэнх үедээ зөвхөн баячууд болон чинэлэг давхаргын л хэрэглэж болохоор хэмжээнд буюу маш өндөр үнэтэй бүтээгдэж байсан. За олон зуун инженер, техник сэтгэлгээтэй хүмүүсийн уйггүй орлогын үр дүнд үйлдвэрлэлд буюу Америкийн нэгдсэн улсын тэр бомтон Хенри Фордын шугамн дамжлаганд орсноор хүмүүсийн хэрэглээнд хүртлэх хөгжиж чадсан юм байна. Энэ музейгээс бид бүхий л үеийн шилдэг автомашины ариун баялаг цуглуулга түүхийг л үзэж болно. Энэ музейд 30,000 квадрат метр талбай бүхий 150 гаруй төрлийн хуур машины цуглуулгатай бөгөөд үе үеийн баячууд, Холливуудын оддын, улс төрийн зүтгэлтнүүдийн хэрэгжилж исэн хуур машинуудыг цуглуулснараа энэ музей бас нэг онцлог болж байд юм байна. За Петерсны музей нь Америкийн нэгдсэн улсад төдийгүй дэлхийн автомашины хөгжилд хувь нэмрээ оруулсан олон гадаадын бүс компаниудын автомашины загвар, техникийн хөгжил дэвшлийг үзүүлсэн болонгуудтай. $26,000 үнэтэй байсан биз дээ энэ тий. 81 он. За Петерсны автомашины түүхийг харуулсан музей бол маш ариун баялаг цуглуулгатай. За биднээс энэ харж байгаа 1981 оны DeLorean гэдэг энэ машин харагдаж байна. Энэ тухайн үеийнхээ ханшаар $26,175 хийгдэж ирсэн. Сайхан амт юм байна. Ер нь эр хүний бас нэг үздэг маш дуртай зүйлийн нэг бол энэ машин. Та бид тэр энэ автомашинуудын анхны загваруудыг үзчихсэн. Тухайн үеийнхээ 1903 оны ханшаарч $750 үнэтэй машин. Ер нь автомашины хөгжилд бол Америкийн нэгдсэн улсын ард түмний донд бол автомашины хөгжлийн түүхийг үзүүлсэн музей бол маш ариун баялаг цуглуулгатай. Анхны автомашинаас ахуулаад ерөөсөө орчин үед хэрэгжилж байгаа бүхий л автомашинуудыг бас энэ чинээс үзэж болох нь. За тэгээд энэ музейг үзэж байсан сэтгэлдээ хэлэхэд энэ тавигдсан машинууд нь бол энгийн хэрэглээний машинууд бол биш. Тансаг дээд зэрэглэлийн машинууд бөгөөд автомашин гэхээсээ илүүгээр урлагийн бүтээл болтлоо хөгжиж чадсан ховор цуглуулгууд байдаг юм байна. Тийм байна. Энэ машинуудын дугуйнууд нэг хөөрх юм байна. Ямар ч тийм дотор хаймар байхгүй. Ерөөсө цул төмөр. Анхны одоо бензин зөөж ирсэн. Энэ ч гэсэн тракторын загвар байна. Энэ их гоё ид байна. Анхны бензин түгээгүүр тухайн үедээ бас гар аргаар ингэж шахаж шилэн саванд аваад бас ийшээгээ хийдэг байсан юм байна. Ер нь энэ музейгээс бол автомашины хөгжлийн түүхийг ерөөсөө маш олон талаас нь үзэж болохоор юм байна. Ингэж ажилладаг юм байна.
Өөртөө үнэхээр сайхан музей байна. Автомашины ерөөсөө маш олон үзмэр сайхан загварууд энд байна. За жишээ нь энэ хэд 1932 оны Ford-ийн бол BB загварын модель байна. За энд яста сайхан амт юм байна. 1939 оны Packard. За энийг одоо анхны Аргентины ерөнхийлөгч Хуан Пероны гэргий Evita Peron бол унжсэн машин байна. За бүгдээрээ үзье да. Сайхан амт байна үнэхээр. Автомашин гэдэг бол ерөөсөө хамгийн анхны. За үнэхээр сайхан машин байна. Энэ машин маань тухайн үеийнхээ ханшаар $10,000 үнэтэй заргаж ирсэн машин байна. Тухайн үедээ бол ерөөсөө хамгийн баян тансаг хөрөнгөчнөөтэй усуд бол энэ машиныг худалдаж авч ирсэн юм байна. Үнэхээр бас дээд ангиллын үнэтэй машинууд байна үнэхээр. Энэ бол 1927 оноос 40 оны үед бол Аргентинд зарж ирсэн Ford-ийн бас шилдэг загваруудын нэг юм байна. За энэ сайхан машинуудыг үзэж ерөөсөө хэлэх үг үнэхээр олдохгүй. Үнэхээр сайхан машинууд байна. За энэ 1959 оны энэ алдартай загвар бол одоо дэлхийн 2 дугаар дайны үед ашиглагдчихсэн P38 гэдэг байлдааны онгоцноос санаа авч тэр онгоцыг бэлэгдэж хийсэн машин байна. 1959 онд одоо энэ хийгдсэн машиныг тухайн үеийн бол алдартай одод улс төрийн зүтгэлтнүүд ер нь хөрөнгөчнөөтэй улсууд ер нь их унжсэн. Үнэхээр бол сайхан машин байна. За сүүлийн энэ загвар нь одоо хойштоо өөрчлөгдсөөр байж байгаад энэ хойдлынх нь энэ машины арын хэсэг нь болохоор сансрын пуужинг одоо бас бэлэгдэж хийсэн. Ер нь хамгийн хурдтай давхдаг, хамгийн хүчтэй гэдэг санааг илэрхийлсэн энэ Cadillac машин байна. Энэ хойдлын одоо энэ гэрлэгт одоо сансрын пуужингийн одоо хөдөлгүүрийн ардлын хэсэг гэж одоо харж болохоор үнэхээр сайхан хийгдтэй машин байна. За үе үеийн Холливуудын алдартнууд эдгээр үнэтэй машинуудыг эдэлж хэрглэж байсан төдийгүй Америкийн нэгдсэн улсын автомашин үйлдвэрлэгч гэсэн эдгээр нэртэй одуудаар өөрсдийнхээ урлагийн бүтээл болох автомашинаас сурталчлуулж байсан. Ер нь Америкийн нэгдсэн улсын кино үйлдвэрлэгч гэсэн өөрсдийнхээ эх орны брэнд олон зүйлүүдийг Холливуудын кино дэлгэцэнд гаргаж үүгээр Америкийн соёл хөгжлийг дэлхийд гаргах, сурталчлах том гарц гүүрэн болж байсан юм байна. Энэ нь кино дэлгэцээр дамжуулан хүний сэтгэлд дуртай зүйлээр нь хүрэх хамгийн дөт зам байж бол магадгүй юм. Тэг буудахгүй л зүгээр яг хөө тийм дизайныг нь тэгж их сүрхий тэгж хийсэн байж шүү дээ. За та бидний үзэж байгаа машинууд бол дандаа Холливуудын оддын эдэлж хэрглэж ирсэн сайхан машинууд байна. За энэ машин гэхэл одоо 1966 онд одоо хийгдсэн Imperial гэдэг машины Black Beauty буюу үзэсгэлэнт хар гэдэг нэртэй сайхан загварын машин байна. Энийг сонирхуулж хэлэхэд энэ машиныг дорны тулааны их мастер Bruce Lee бол энэ машиныг бас унаж шийдэж хэрглэж ирсэн сайхан машин байна. Үнэхээр бас сайхан ариун загварууд ихтэй баялаг ихтэй сайхан музей байна үнэхээр. Роберттай Эмигийн шагнал авах. ДСР-наас хүн бэлгэлж ирсэн.
За та бидний харж байгаа сайхан машин бол 1960 оны Mercedes-Benz байна. За энэ бензин дээр бас нэг жижигхэн тайлбар хийлье гэж бодлоо. Sehr light буюу хамгийн very light, хамгийн хөнгөн гэдэг загварыг анх Benz гаргаж ирсэн юм байна. Ер нь бол уралдааны машинууд хамгийн хөнгөн, хамгийн хурдан байх ёстой гэсэн санааг бол Benz гаргаад өөрсдийнхөө энэ хийсэн машинууд дээр L буюу very light, хамгийн хөнгөн гэсэн үсгийг бас тавьдсан байна. За та бидний харж байгаа сайхан гомсог тансаг машин бол 1949 оны Delay гэдэг загварын машин байна. Энэ машиныг одоо алдарт од Elton John бас унж ирсэн байна. Монголчууд бид бол Elton John-ыг бол сайн мэднэ. Үнэхээр бас одоо сайхан машин унж ирсэн байна. Энэ музейд бол алдарт одын болон тухайн үеийн Холливуудын кинонд гарч ирсэн шилдэг машинуудыг бас бүгдийг нь одоо үзүүлж дэлгэж тавьсан. Лос Анжелесээ бас шилдэг музейнуудын нэг юм байна. Дугаар зуунаас эхэлсэн автомашины хурдцтай хөгжлийн үр дүнд нэгэн төрлийн спорт бий болсон автоспорт юм байна. Ихэнх үедээ уралдааны машин моторын хүчин чадал бага, цилиндрийн тоо цөөн байсан боловч уйггүй эрэл хайгуул хийсний үр дүнд 1930-аад оноос эхлэн өндөр урдтай автомашиныг зохион бүтээж Америкийн нэгдсэн улсын Индианаполис хотноо 500 майл буюу 800 км-ийн автомашины уралдааныг зохион байгуулах болсон юм байна. Өөрчлөлт хийсэн юм байна тий. Хурднаар яасан. Manufacturing gas burning everything. $250,000. За та бидний харж байгаа энэ өрмөц сонин хийцтэй энэ машинууд бол маш сайхан түүхийг өгүүлдэг юм байна. Тухайн үеийн бол машины загвар зохион бүтээгчнэр бол өрмөц машин хийх гэж бол янз бүрээр оролдож олон мянган загварууд гаргаж ирсэн. Тэгээд энэ машинууд маань бол тухайн үедээ бол шуугаан тарьж ирсэн боловч хүмүүсийн хэрэглээ болж чадаагүй. Тэгээд тухайн үедээ ингээд унаад өгсөн. Нэгэсэндээ цаашаага борлуулалт хийгээгүй ийм машинууд байна. Энэ машинуудыг бас тухайн үеийн үзэгчид хүмүүс бол маш их шоолж ирсэн. Тэгээд энэ дээр бас бичсэн байна. Эдгээр юу бодож энэ машиныг хийсэн бэ гэдэг ингээд хөөрхөн тайлбартай байх жишээ нь. За энэ машин гэхтэл одоо мотор хийгдсэн тухайн үедээ бас энэ одоо онгоцны сэнсний загварыг бол урдталт нь ингэж хийж өгсөн. Бас маш хурдан гэдэг санааг бол үзүүлэх гэж хийсэн боловч энэ бас амжилт олоогүй загвар байна. Ер нь маш олон тийм сонин содон этгээд машинууд бол дүүрэн байна. Ерөөсөө эдгээр бол ерөөсөө амжилт олоогүй тийм машинууд байна. Гэхдээ бол маш их хөдөлмөр гаргаж бол автомашины хөгжилд бол маш их нөлөө үзүүлсэн бол тодорхой. Одоо энэ эрдэмтдийн хүчээр бол одоо биднээсийн хэрэгжилж байгаа энэ сайхан машинуудын загварууд бол бий болсон юм а гэж хэлэхэд бол нэх буруудахгүй. Хүчирхэг бас стилтэй. Samsung Galaxy J7 үнэн хэрэглэгчид урьдчилгаа төлбөрийг авах боломжтой. Mobicom Евротур компани та бүхнийг дэлхийн соёл иргэншлийн төв Европын орнуудын гайхамшигт тойрон аялалд урьж байна. Парисын алдарт Эйфелийн цамхаг Луврын музей, Венецийн Гондоло завь, Ромын Колизей, Пизагийн цамхаг, Монте-Карлогийн далайн эрг, Ив цайз гээд олон гайхамшигт аялал таныг хүлээж байна. Манай хаяг Бизнес Плаза 402 тоод. Таны мөрөөдлийн аяллаа мартагдашгүй дурсамж. Евротур компани. Үндэсний их өв соёлтой энтгэх хоолны жинхэнэ намтыг ая тухтай орчинд амтд зогны ариун сонголттойгоор Намасте энтгэх ресторанаас хүчирхэг бас стилтэй. Samsung Galaxy J7 үнэн хэрэглэгчид урьдчилгаа төлбөрийг авах боломжтой.
Mobicom. Classic Group компани Герман улсын шилдэг техник технологи бүхий бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон high class үйлдвэртэй вакуум цонх хаалгыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж Герман улсын Rehau болон Veka брендийн цонх хаалга, Европын холбооны улсууд руу экспортлдог Хятад улсын Zongai брендийн цонх хаалга оруулж ирдэг төдийгүй автомат гаражны хаалга, барилгын гадна фасад, тагтны хаалт, партишн хан, домофон систем, шилэн хан, нэмэлт тоноглолууд, металл шат, хашлага зэрэг бүтээгдэхүүнээ хэрэглэгч танд санал болгож байна. Classic Group компани. Үндэсний их өв соёлтой энтгэг хоолны жинхэнэ намтыг ая тухтай орчинд амтад зогны арвин сонголттойгоор Намасте энтгэг ресторанаас. Samsonite. Үндэсний их өв соёлтой энтгэг хоолны жинхэнэ намтыг ая тухтай орчинд амтад зогны арвин сонголттойгоор Намасте энтгэг ресторанаас. Албан ажил, бизнес, хувийн аялал, орон нутаг болон олон улсын хямд дунд шуурхай үйлчилгээг бид хамтлагч байна. Аз дагуулах аяллаа эхлэл, наран тэрэгэл, онгоцны билетийн касс 331 331 334. Монголын аялал жуулчлалын нэгдсэн хөтөч англи монгол хэлний 2 дахь удаан хэвлэгдэнэ. Bonjour, nous sommes Étienne et Laure. Dedans, il y a aussi tout plein d'activités, tout ce que vous pouvez avoir envie de faire. Аялал жуулчлалын бизнес эрхлэгч та Монголын маркетинг менежментийн хүрээлэнгийн гудсанд мэдээлэл өгнө. Хүчирхэг бас стилтэй. Samsung Galaxy J7. Үнэн хэрэглэгчид урьдчилгаа төлбөргүй авах боломжтой. Mobicom. Үндэсний их өв соёлтой энтгэг хоолны жинхэнэ намтыг ая тухтай орчинд амтад зогны арвин сонголттойгоор Намасте энтгэг ресторанаас. Хүчирхэг бас стилтэй. Samsung Galaxy J7. Үнэн хэрэглэгчид урьдчилгаа төлбөргүй авах боломжтой. Mobicom. Эхлээд эргүүлээд тэгээд долоогоод Миний хийг. одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. За бид Санта Моникагийн баруун талд үзэсгэлэн сайхан Малибу гэдэг газар ирээд байна. Сая бид нар наашаага дээшээгээ машинаар өгсөд бараг 30 хэдэн минут өгсөж ирсэн. За та харлаа. Тэр уулын тэр доороогоо байшин бол ерөөсөө яг тэр доор. Бараг тэр юу шиг онгоцон дээрээс харж байгаа юм шиг харагдаж байна. Тэгээд энд бас нэг энэ хавцлыг бас ингэж доошоогоо унсан. Тэр актер бас машинууд бас ингэ унтсан байдсан байна. Бас үнэхээр бас сүрдмээр газар байна. За бид нар бас яагаад энд ирсэн бэ гэхээр бас монголчуудтайгаа энэ бас газар маань маш их холбоотой юм байна. Ялангуяа шинийн нэгнэр манай энд ажиллаж амьдардаг монголчууд одоо манай хиймэрлэг сайхан ирчүүд энэ өндөр хайрхан дээр гарч ирж одоо Санта Моникагаас нар мандахыг, нар бол тэр доороос манддаг юм байна. Мандахыг харах гэж энд бас цагаан сараар мөрөө гарах гэж бас энд ирдэг. Энд ирээд монголчууд маань идэ будаага энэ хайрхандаа өргөөд энэ ч нэ уншлаг намаа уншаад бас үнэхээр сайхан шинийн нэгний өглөөг бас энд бас угтдсан юм байна. Үнэхээр бас сайхан газар байна. За их ах бит хоёрын хувьд ч гэсэн бас энд гарч ирээд бас үнэхээр сэтгэл хөдлөж байна. Энэ сүрлэг ялангуяа нэгц чавчим хадны ирмэг дээр ирэхэд бас үнэхээр бас айх сэтгэл төрж исэн. Одоо би бас зориг гаргаад бас үзэхэд тэр дор одоо тэр байшаа харагдаж байна. Үнэхээр бас аимшигтай. Одоо ийшээг ингээл мултрал унах юм бол тэгэл ямар ч арга байхгүй тэгэл. Одоо ийшээг ингээл харахад одоо энд бол маш үзэсгэлэнтэй газараас гадна эндхийн бас газар бас маш үнэтэй. Малибугийн бас саятнууд тэр бомтнууд одоо энд бол байшин барьдаг. Хамгийн бага байшин гэтэл одоо 10 саяас авахуулаад дээшээгээ байдаг. За тэгээд энд бас Холливуудын бас мундаг кино зураг авалтууд бас энд бас хийж ирсэн юм байна. Одоо та бүгд мэдэнд Guns N' Roses хамтлагийн одоо Don't Cry гэдэг дууныг зураг авалтыг бас энд хийж ирсэн. За тэр уулын тэр өндрийг бол үнэхээр хэлэх үг алга. Далаа бол бүр тэр доор харагдаж байна. Тэгээ энэ бол одоо
Яг хэдэн метрийн өндөрт гарснаа сайн мэдэхгүй байна. Яг өндөрт гарсан нь бол үнэхээр маш өндөрт гарсан нь бидэрт бол мэдрэгдэж байна. За ийм л сайхан газар ирлээ дээ. Бас айхтар өндөр харах юм байна шүү. Үнэхээр айхтар өндөр хад байна. Их цавчрам хадтай. Тэгээд ийшээгээ бас маш олон тийм осол аваар болсон машин хэсэг бас энд байдаг юм байна. Үнэхээр бас болгоомжтой байхгүй бас болдгоо юм байна. Тэгээ энд бас айхтар юм. Залуучууд бас энэ машиныхаа хүч чадлыг үзэх гээд энэ нарийнх нь уулын зам дээрээс хоорондоо уралдаж их явдсан байна. Бас сая энэ доор сая мотоциклийн нэг аваар гарсан байсан. Бид нар зураг авах гэсэн боловч авахгүйсэнгүй. Цагдаа нар хамгаалтанд авчихсан. Бас л тийм залуучуудын бас экстрим төрлийн спорт өөрсдөө бас эдгээр Америк залуучууд хөгжүүлж өөрсдөө ингэж уралддаг юм байна. Бас л амнасаараа л дүүдэг газар байна да энд. Бас машиныхаа хүч чадлыг үзэх гээд бас мөнгөтэй омголон залуучууд бас энд бас маш их ирдэг юм байна. За Лос Анжелест ирсэн хүн бүрийн заавал очих ёстой газар нэг л Санта Моника. За энэ жижиг хот бол анх 90 гаруй мянган хүнтэй эдийн засгийн хөгжил муу, ажилгүйд л ихтэй хот байсан боловч 70 эргийг бол түшиглэн entertainment буюу зугаа цэнгэлийн хотыг байгуулж 1980 оноос эхлээд хот цэцэглэж хөгжсөн юм байна. За Санта Моника бол 1840 он Мексик Америкийн дайны үед энэ хотыг хамгаалахын тулд цус асгаруулсан их тулаан энд болж исэн. Ийм түүхтэй газар юм байна. За энэ их алдартай газар байна. Манай үзэгчид сайн мэдэх байх. Baba Gump Shrimp Company гэдэг. Манайхан Forrest Gump гэдэг кино байдаг. Forrest Gump-ийн найз нэг хар байдаг штэ. Дандаа сам орхоогоор хийсэн коктейл, зууш, ундаа, салат гэдэг ерөөсө бүх л төрлийн сам орхоог хийдэг. Нэг тийм хөгжилтэй нэг найзын тухай гардаг. За яг одоо энэ Baba Gump Shrimp Company бол бас яг тэр
одоо найзынхан зөвлөсөн хийдэг маш олон төрлийн хоолыг бас энд хийдэг юм байна. Хэдүүлээ сонирхож үзье. There's pineapple shrimp, lemon shrimp, coconut shrimp, pepper shrimp, shrimp soup, shrimp stew. Том Хэнксийн хамгийн алдартай үзэгчдийн сэтгэл төрсөн дөрүүдийн нэг бол Forrest Gump юм. За энэ киногоор эгэл жирийн Америк хүний дүрээр амьдралын хувь тавиланг өөрчилж, түүхийг бүтээж, хувь тавилангийн эргүүлгэнд өөрийнхөө мөн чанарыг алдаагүй нэгэн сайхан дүрийг бол манай үзэгчдэд бол санаж байгаа баха. За Forrest Gump бол Холливуудын кино дэлгэцийн хамгийн алдартай шедевр бүтээлүүдийн бол нэг байдаг. За манай үзэгчдийн хамгийн сайн мэддэг Forrest Gump киноны гол баатар Gump-ийн тухай одоо энэ ч бүхэл бүтэн түүхийг бүхэл бүтэн ертөнцийг бас үзэж болох нэ. Америкчууд ч гэсэн өөрөөсөө энэ Forrest Gump гэсэн дүрдээ маш хайртай. Forrest Gump ч гэсэн маш дуртай. Энэ газараар бас байнга хүмүүс бас ордог юм байна. Ер нь үнэхээр сайхан газар байна. Энд их сонин газар байна. Гарын алгаар ингээд мэргэлдэг, бас ингээд үздэг мэрэгч төрлөгч улсууд бас Америкт бас байдаг юм байна. За яг нөгөө мэрэгч маань яг энд сууж ах шиг байна. Юу ч нэг үзүүлээ да. Юу ярих нэг уу нэг үзье. За энтгийн хүмүүсийн яриагаар мэрэгч төрлөх хүмүүс бол их хэмжээний нэр хүндтэй байдаг юм байна. Голцоо Мексик болон цыганчууд бол энд мэрэг төлөв хийдэг. Тэгээд эднэр бол хөл хөдөлгөөн ихтэй годомжинд суугаад мэрэг төлөвөө хийдэг. Тэгээ бас улсаас эдгээр хүмүүсийг бол батламжилсан сертификат хуудастай. Тэгээ голцсон үйл үнэн хэлнэ, ер нь бол хамтаа л хэлнэ. Тэгээ үзүүлсэн хүмүүс нь бас эргээд нэрийнхээ хуудас хаяг гэднээсээ бас бичиж үлдээдэг юм байна. За бид Beverly Hills-ийн хажууханд байдаг Rodeo гэдэг гудамжинд ирээд байна. Энэ гудамж маш их алдартай байдаг юм байна. Beverly Hills-ийн маш чухал гудамж юм байна. За учир нь энэ гудамжаар маш том үнэтэй дэлгүүрүүд байрладаг. Тэгээ үнийгээ дагаад бас маш том одууд энэ гудамжин дээр өөрчлөлт юм байна. За яг миний зогсож байгаа энэ газар болохоор Иран гаралтай нэрт дизайнер Bijon гэдэг нэг мундаг дизайнер эндээс амьдарч өөрийнхөө гараар янз янзын одоо хувцас хунаар бүх зүйлүүдийг уралдаг юм байна. За зөвхөн өөрчлөлтөж George W. Bush, эцэг хүү Bush. За тэнд одоо Америкийн үндэсний сагсан бөмбөгийн шилдэг тоглогч Michael Jordan. За ерөөсөө одоо энэ шилэн хоргон дээр байгаа нэрүүдийг харахаар одоо Японы эзэнхэн Акихито ерөөсөө ингээд бүхэл одоо урлаг соёл улс төрийн зүтгэлтнүүд томчууд ерөөсөө бүгдийн нэр энд байд юм байна. За тэгээ хамгийн гол нь Bijon гэдэг одоо энэ Иран гаралтай загвар зохион бүтээгч маань энэ бүтээлийг хийхдээ ерөөсөө хүн бүхэнд ганцхан хувил хийж өгдөг. Тэр хувь хийж дахиж одоо ондоо хүнд 2 дахь хувийг хизээч хийдэггүй. Тэрүүгээрээ бас маш их нэр алдарт гарсан. Тэгээ энэ загвар зохион бүтээгчдийн бас ажил хөдөлмөрийг бол Америкийн нэгдсэн улсын ялангуяа энэ Beverly Hills-ийн том дүүрэгт бол маш өндөр үнээр үнэлдэм байна. За зөвхөн энэ дэлгүүрээ болоод зөвхөн ийшээгээ дэлгүүрүүдээр ингээд сая бид үзлээ л дээ. Тэгэхэд бол ерөөсөө $500-аас ер нь хямдхан бараг л алга байна. За үзэгч та бүхэндээ зүгээр бид энийг бас зүгээр сонирн болгож бас ярьсан юм аа.